L'Oreal Blue компани бараг л одоо Монгол анх үйл ажиллагаа эхэлж байхад л ерөнхийдөө би бол хамтарсан байх л гэж бодож байна. Монголд ийм гоё Италийн маш гоё юм цэвэрхэн загвартай, маш зөв эсгүүртэй, тэгсэрнээ юм чамин, дэгжин тийм одоо даашинз Итали дэгжирхэл гэдэг шик гэдэг юм эднэр бас Монголд маань мэдрүүлж байгаа бүсгүүчүүдтэй энэ брендийг харуулж байгаад би бас их баяртай байдаг. Ер нь хүнийг гадаад өнгөтрөхөөр нухтаад дараа тэр хүнтэй яриа өрнүүлээд баяртай гэд үдэхтэй тэр хүний ухаанаар үднэ гэж бас үгээдэг шүү дээ. Тэгэхээр яалтчгүй хүнд хамгийн анхны сэтгэл төрүүлнэ гэдэг юм маань бол их чухал эдэлдээ. Тийм учраас тэр анхны сэтгэл төрүүлэх тэр үйл явцад яахын аргагүй бид нарыг өмсөж байгаа, зүүж байгаа, бидний үс гизгээ янзалсан, цэгцэлсэн энэ байдал бол хамгийн гол үүрэг ролтой гэж би бодлоо. Маш гоё юм. Хувцсны ерөөсө суулт гэж нэг юм байдаг л да. Тэгээд тэр суулт юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө эсгүүр загвар юм. Тэгэхээр ерөөсөө би энийг шууд өмсөөл яг надад одоо захиалаад яг чимгээ гэдэг хүний параметраар миний биений бүх өгдлүүдээр зориулаад хийцэн юм шиг пат хэл сууж байгаа байхгүй юу? Би ингээд өмсөөл шууд та бүгдийн өмнө ингээд камера өмнө сууж чинь. Энд өөлөх юм юу ч гарч ирэхгүй байгаа байхгүй юу? Энэ л одоо бас энэ гадны брэндүүдийн ялангуяа энэ Итали брэндийн бас нэг онцлог байдаг гэж би ойлгоод байгаа юм. Одоо над руу хараад нь хийдэг гэж. Зөвхөн гоё хувц өмсөд тэрийг нэг хаашааш хам хум ингээд авсан болоод гараад явах ш. Бүрэн одоо тэр шик орчинд тийм ээ эмэгтэй хүн өөрийгөө мэдэрч өөрийгөө үнэлж тэгээд ер нь энгийн амьдралдаа ч гэсэн хүн яг ийм гоё шик маягаар эмэгтэй хүн явбал эмэгтэй хүний үнцэн гэдэг бас их сайхан юм гэдгийг эмэгтэй хүн хамгийн түрүүнд өөрөө мэдрэх ёстой гэдгийг л ламаа маань зөвхөн энэ брэнд хувцснуудаараа биш бас энэ одоо гоё хувцснуудаа энэ брэндээ дагалдуулж үзүүлж байгаа тэр үйлчлэгээрээ бас дамжуулж харуулж байгаа нэг сайхан байдаг л да.